Сайн байцгаана уу? Өөрийгөө хөгжүүлэх гэж ирсэн өсөлттэй сэтгэлгээтэй нет капиталчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өмнө нь цэнхэр говийн нартай талыг төлөөлөн оролцож байгаа тэгш юм байна. Энэ зааланд Элон Маскыг мэдгүй хүн байх гэдэгт итгэлтэй байна. Элон Маск тэртээ 2010 оны их үед Tesla болон SpaceX дампуурах гэж хэлсэн гэдгийг та нар мэдэх үү? Энэ үед Элон Маскд бүх хүн болохгүй, бүтэхгүй гэдэг үгийг маш их хэлж байсан. Бүр хөрөнгө оруулагч хүртэл хаалгааж байсан. Элон Маск хой сухыг хүсээгүй, тэр шантраагүй, оронд нь шийдэл хайж амьдралдаа олсон бүхий л хөрөнгөө тухайн төсөлтөө хөрөнгө оруулалт хийсэн. Ингэснээр өнөөдрийн бидний мэдэх Элон Маск бий болсон байна. Элон Маскыг бүтээсэн гол хүч нь технологи биш, хандлага байсан юм. Өнөөдөр та бүхэнд би эерэг хандлага амьдралыг хэрхэн гэрэлтүүлж карьерт амжилт авчирдаг талаар бодит арга замыг хуваалцах болно. Хандлага гэж юу вэ? Бид альва зүйлд хэрхэн ханддаг, бодож үздэг, үнэлж дүгндэг сэтгэл зүйн байр суурь юм. Амжилтанд хүрэх шин сэтгэлгээтэй хандлага номон дээр хүний сэтгэлгээг өсөлтөд сэтгэлгээ болон хэвшмэл сэтгэлгээ гэж хувааж үздэг. Сэтгэлгээ нь яг л устай адилхан. Тогтоол ус маш хурдан өмхирдэг бол урсгал ус маш цэнгэг байдаг. Би сураад ханчлаа, мэддэг болчлоо, чаддаг болчлоо гэсэн үедээ л хүн тогтоол устай адил аливаа шин зүйлийг сурахгүй, хөгжихгүй, өөрийнхөө хүрээнд гацж хурж болох боломжоосоо алддаг байна. Харин урсгал устай тасралтгүй хөдөөлж, суралцж, өөрийгөө сорж байдаг хүн л цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж өндөрлөгт хүрдэг байна. Бидний дунд нэгэн хэвшмэл ойлголт байдаг. Бусадтай сайхан инээж байгаа, бусадтай сайхан харьцаж байгаа нэгнийг эерэг хандлагатай нэгэн гэж ойлгодог. Энэ нь тэгвэл эерэг хандлагын нэг жижигхэн шалгуур үзүүлэлт юм байна. Эерэг хандлагатай нэгэн болохын тулд өөрийгөө ойлгохоос эхэлнэ. Би юу чаддаг вэ? Би хүнтэй хэрхэн харьцдаг вэ? Би асуудлыг хэрхэн шийддэг вэ? Би өөрийгөө хөгжүүлж чадаж байна уу гэх хариултуудын эерэг хувилбарыг өөртөө бий болгосноор өсөлтөд сэтгэлгээтэй нэгэн болдог байна. Одоо миний үзүүлэх гэж байгаа энэ зургийг хүн бүр ойлгоцсон байхад өсөлтөд сэтгэлгээтэй нэгэн болж чадна гэдэгт итгэлтэй байна. Дөнгөж шинээр ажилд орж байгаа хүнд бүх зүйл шинэлэг, содон, сонирхолтой санагддаг. Хүн яг энэ үе дээрээ өсөлттэй сэтгэлгээтэй байдаг. Яагаад гэвэл тасралтгүй сурч хөгжиж байдаг. Энэ танхимд 3 жилээс дээш ажиллаж байгаа нэгэн байв уу? Байвал гараа өргөөрэй. Өөтий, байна штэ. Та бүхэн одоо ажлаа илүү сайн мэддэг, чаддаг, мэргэжлийн болсон байгаа. Таны дараагийн шатны карьер ахлах, захирал, бүр мундаг, сүндий захиралчч удирдахч болох байх. Харин магадгүй энэ үе дээрээ алдаа гаргавал хүн айдаг. Айхаараа хүн зугтдаг. Зугтахаараа ажлаас гарах шийдвэр гаргадаг. Энэ гэхдээ дан ганц та бүхэн тохиолдож байгаа асуудал биш. Хүн болгон энэ айдсын бүстэй нүүр тулдаг. Айдсын бүсээс гарах ганцхан арга бол тасралтгүй сурч хөгжих юм байна. Ингэснээр танд амжилт маш ойрхон болно. Дэлхийн 3 удаагийн бокс авраг Майк Тайсон хэлэхдээ хүн бүрт аврах болох төлөвлөгөө байдаг. Нүүрэндээ цохиулах хүртлээ. Тэгвэл ямар хүн авраг болдог вэ? Нэг цохиулаад дараагийн цохилтод бэлэн болоод босоод ирдэг хүн авраг болдог. Авраг болоход хэцүү, олон удаа шантран, олон удаа ялагдана, суралцахад тийм ч амархан байхгүй. Гэхдээ энэ бүхнийг даваад гараад ирэх юм бол таныг сэтгэл ханамжтай амьдрал хүлээж байгаа. Сэтгэл ханамжтай байна гэдэг чинь таныг амжилттай яваа гэлтгэн. Амжилттай яваа хүнтэй хинч муухай харьцахгүй. Та ч мөн муухай харьцахгүй гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн нэг зүйлийг сонсчихсон уу? Захирлын буруугаас олоод цалин өсөхгүй байна. Захирал намайг үнэлэхгүй байна. Захирал их ажил өгөөд надад хөгжих боломж олгохгүй байна. Гэхдээ бид бүгдээрээ яг адилхан тийм байгаа юу? Мэдээж үгүй. Энэний ялгаа нь нөхцөл байдалтай бус хандлагатай байдаг юм байна. Сөрөг хандлагатай нэгнийг танихад маш амархан. Тэд ажилдаа хайнга, дутуу дүлмэг, бидний хэлдгээр халтуурдаж хийж эхэлдэг. Мэдээж халтуурдаж хийсэн юм чинь алдаа гарах нь тодорхой. Үр дүн мөн муу байх нь тодорхой. Ингээд хүн бүрээс шүүмж сонсч эхэлнэ, буруутгагдана, стрессээ бусдад өгнө. Тэгээд худал хуурмаг хоёр хүрнүүртэй нэгэн болдог. Эцэст нь энэ хандлага нь ажил үүргийн гүйцэтгэлдээ бус хүн хоорондын харилцааг муутгадаг.
Стresснээсээ болоод эрүүл мэнд нь муудна. Тэгээд мөн өсөлтгүй, урам зориггүй, байрандаа гацсан нэгэн болдог. Тэгэхээр ирээдүйдээ амжилтанд хүрээ, өсөе, хөгжөе гэж бодож ивэл та сөрөг хандлага буюу хишмэл сэтгэлгээгээс зайлсхийж эерэг хандлагыг бий болгох ёстой байна. За, эерэг хандлагыг бий болгохын тулд мэдээж түрүүнд дурдсан зүйлсүүдийг зайлшгүй их хэрэгтэй. Илүү сайжруулахын тулд харилцаа болон өсөлтөд сэтгэлгээгээ хөгжүүлэх хэрэгтэй. Харилцаа хандлага салшгүй холбоотой. Эрдэмтэд хүн хоорондын харилцааг дараах дөрвөн байдлаар хувааж үздэг. Тэгвэл хандлага хизээ илэрдэг юм бэ? Бүх зүйл амжилттай сайхан явж байхад илэрч гарч ирдэггүй юм байна. Харин асуудал, нэмэлт ажил, хариуцлага ирэхэд илэрч гардаг юм байна. Жишээ нь зохицуулагч байгууллагаас шалгалт орж ирэхэд тодорхой хэмжээний асуудал илрэн гарч хариуцлага нэгтгэж эхлэхэд захирал тухай бүр нь хянахгүй яасан юм. Дүрм журм нь ийм л байсан штэ. Програм нь алдаатай л байсан штэ. Гих мэт бурууг бусдад өгч өөрөө хариуцлагаас зугатааж байгаа нь идэвхтэй сөрөг хандлага юм. Харин угаасаа л алдаа гарах нь тодорхой байсан штэ. Угаасаа л алдаатай байсан штэ гэж гардаг хүмүүс ч байдаг. Энэ бол идэвхгүй сөрөг хандлага. За, түрүүн би бас дурдсан. Нэмэлт ажил, хариуцлага ирэхэд илэрдэг гэж. Жишээ нь компани дээр маш олон төслүүд арга бий болдог. Үүний нэг жишээ нь манай Net Capital уламжлал болгон 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа NetX байна. За, NetX зарлагдахад би оролцоод үзье, илтгэх хур чадвараа дээшлүүлье, удирдлагуудаа өөрийгөө харуулах боломж гэж оролцож байгаа нь бидний зорих ёстой идэвхтэй эерэг хандлага бол оролцвол их л гоё юм. Надад ажил маш их байгаа, бэлдэг цаг зав гарахгүй. Сингл байсан бол орох л байлаа гэсэн хүмүүс ч гарч ирдэг. Эцэст нь энийг нэгтгэн дүгнвэл амжилт бол аз биш, харин хандлагын үр дүн юм. Тэр дундаа бүр идэвхтэй эерэг хандлагын үр дүн. За, би илтгэлийн Элон Маскын талаар ярьсан. Эцэст нь тэгвэл Элон Маскын талаар архин нэг жишээ яриад дуусгая. Элон Маск анханасаа эерэг хандлага буюу өсөлтөд сэтгэлгээтэй, байн хөгждөг, эрсдлийг үүрдэг, асуудлыг давж гарч чаддаг тийм хүн байгаагүй юм байна лээ. 22 настайдаа Америкийн нэгдсэн улсын Пенсильвани их сургуульд суралцах үедээ дөнгөж бизнесээ эхлүүлээд маш завгүй болсон. Энэ үедээ бизнесээ сонгох уу, сургуулаа сонгох уу гэдэг шийдвэрийг гаргаж чадлагүй хагасч л явсан. Та хэд боддоо бүх мөнгөөрөө эрсдэл үрээд пуужин бүтээ, цахилгаан машин бүтээ гэсэн Элон Маск биш байгааз. Тэгэхээр эерэг хандлага, эерэг сэтгэлгээ гэдэг зүйл бол төрөлхийн биш, олдмол юм. Энийг хэн ч хичээж чадвал бий болгож чадна. Өсөлттэй сэтгэлгээг сонго, эергийг эрэлхийл, бусдад талрах. Та бүхний анхаарал оролцоо үн цэнтэй байлаа. Баярлалаа. Өмнгийн цэнгэр говьоос оролцсон Тэгшин байлаа.